За сайн байцгаана уу? Weekend Vibe амралтын өдрийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээд сайхан дулаан ороод тэ хүүхдүүдийн хичээл сургуулиуд баг амрах тийшээгээ хандаад тэ тийм байдалтай байна. Саяхан л хаврын амралт гээл нэлээд урт хугацаанд амарсан бол одоо дахиад зуны амралт болох гээд нэг талаас нөгөө талаас бас төгсөх ангийнхан маань за бас сургуулаа төгсөж байгаа бас оюутнууд маань бас амьдралын гараад гарах гал хичээл сургууль диплом гэдээс завгүй өдрүүд бас өрнөж явах шиг байна. Тэгээд өнөөдөр бол зочны цагаараа бас яг одоо ингээд төгсөж байгаа те хүүхдүүдтэй бас хичээл сонголтын талаар бас тэг мэрэгжил сонголтын талаар бас зөвлөгөө өгөх учраас үзэгчд манаас Weekend Vibe-тайгаа хамтаагаарай. Зочны ярилцлагын цагаа эхлэх юмс хамтран ажиллаж байгууллагад хоёлаа танилцуулъя. За мэдээж манай нэвтрүүлэгтээ Medis Derek Beauty Clinic хамтран ажилладаг байгаа. Medis Derek маань ямар ч мисгүүгээр те яг сүүлийн орчин үеийн технологиудыг ашиглаж арсыг гоё болгох те ямар нэгэн асуудлуудыг нь шийдэж өгдөгөр онцлогтой эмнэлэг байгаа. За мөн Swiss Mongolia маань хамтран ажилладаг. Swiss Mongolia маань болохоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголд албан ёсоор ингээ оруулж ирдэг байгаа. Тэгээд тэр бүтээгдэхүүнүүд нь мэдээж ямар ч те химийн найрлагагүй, байгалийн орц найрлагатай, эрүүл те сав баглаа бодлын үед дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд байдаг байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Хөтөлбөр маань зочны цагаараа үргэлжлэж байна. За өнөөдөр манай студид Good Family гэр бүлийн зөвлөгөө, сургалтын хүүхдийн сэтгэл зүйч өөрөнд даяар хүрэлцэн ирсэн байна. Танд амралт өдөр мэнд төргий. За баярлалаа. Урсан түүнхээр баярлалаа. За тэгээ өнөөдөр гуруулаа болохоор одоо өсвөр насны хүүхдийн одоо тий хүмүүжил болон эцэг эхчүүдийн одоо төвөмөл гаргадаг алдааны талаар одоо ярилцсанаа. Тэгээ амралтын өдөр бас ингээд манайх бас синедлиз маань өөрөө бас гэр бүлийн гишүүн бүрт гэсэн урайтай. Тэгээ өсвөр нас бас хүүхд залуучууд руу ганц их контентуудаас хийдэг. Тэгэхээр өнөөдөр бас Weekend Vibe таамтайгаа үзэгчд маань бас тэгээ хүүхдүүдийнхээ хүмүүжил болон за бас бид нар өөрсдөө бас юун дээр алдаанд байна гэдэг талаар одоо сэтгэл зүйч өөрийн төвтэй ярилцах нэ. За тэгээ одоо сэдвийнхээ дагаад гурлаа эхлэе тий. За ер нь одоо ингээд бидний төвөмөл гаргадаг алдаа юу байх шиг байна? Эцэг эхчүүдийн. За эцэг эхчүүдийн төвөмөл гаргадаг алдаа хэм бол ингэдэг одоо яг хүүхдийн маань суур хүмүүжил хэдэн наснаас явагдгийг гэхээр 0-5 наснд хүүхдийн суур хүмүүжлийн 90% нь явагдаж үздэг байхгүй юу? Орсын эрдэмтэд бол. За нэгдсэн үндэсний байгууллагаас ерөнхийдөө 0-7 насыг алт үе гэж явагддаг. За хүүхдийн хүмүүжлийн 75% нь явагддаг гэж үздэг. Гэтэл манай одоо эцэг эхчүүд ерөнхийдөө юун дээр алдаад нэг нөгөө бага насны хүмүүжлийн орхиод идэг, хаяад идэг. Тийм. За тэгэхээр бид нэр бага наснаас төрснөөсөө хойш анхны бүх мэдрэмжээ юунаас авах юм гэхээр л өсвөл 0-5 наснаа л авч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ анхны гимшилт, анхны баярлах, хөөрөх, намайг ээж аваа маань ойлгож гин гэдэг мэдрэмжийг ерөөсөө энэ насанд авч идэг. Гэтэл одоо манай эцэг эхчүүд маань энийг ингээ орхитуулаад хаягдаад байгаа гэсэн үг. За энэ маань өөрөө нөгөө өсвөр наснд тэгээ цаашлаад бүр бие хүн болоход ерөнхийдөө нөлөөлөд байгаа гэсэн үг. За жишээлбэл одоо бие даах гэдэг энэ мэдрэмж, бие дааж өөрөө юм хийх гэдэг юм маань 3 наснд бий болдог. Тэгтэл нөгөө одоо би 3 насны хүүхдүүд яадаг юм хинөө би өөрөө хий би ингээ гэл те ингээд идэг аахгүй юу. Гэтэл эцэг эхчүүд чи яах гэдэг чи чадахгүй штэ боль гэл нөгөө чадахгүй гэдэг мэдрэмж өөртөө итгэлийн суурийг яг тэр наснаас нь л тавиад идэг гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хөвтлийн хүлээцтэй байх ёстой. 3 насны те би даах тэр хүүхд чи удаан хөдлөн аль алах өөрөө юмаа хийх гээд үзээд идэг те тэрдээ аягуулсаа удаан төвчээртэй ажиллаад өгөх хэрэгтэй байгаад идэг л да. Тэгэхээр энэ бага нас гэдэг зүйлийг юм орхитуулж болохгүй зүйл байгаад идэг. Бид нар ч нөгөө нэг бага наснд нь ялангуяа манай аав ээж нэртэй бүр ингээл эви минь жаах юм наатга яста юу аа гэл ингээл ихлүүлээ тэ дэлгүүр ороод тэгэл хүснээ аавна гээл энэ тэнд орилж арлаа тэгэл хүүхдийн зан инээ тэр гэдэг тэр үед нь бол бид нар бол хүмүүжилж явах хэрэгтэй. Аа тий юу бурууин юу зүүн гэдэг яг тэр зүйлийг суур зүйлийг яг тэр насанд л өгч байгаа хэрэгтэй гоё. Тэгэхэд энэ хүүхд юу ойлгох юм жоох хүүхдэмч ингээл хажуудалд нь аягүй хэрэлддэг тиймэрхүү зүйлүүд аягүй үүсгээд энэ маань өөрөө суур төвшөлтийг ч гэсэнгээ бий болгож идэг гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо 0-7 насны хооронд яг гэр бүлийн харилцаанаас хүртэл ингээд одоо аав ээж нь хоорондоо яаж харьцаж чинь тэрнээс хүртэл хүүхд ингээд хараа суралцж идэг. Үлгэр дуурлаа аваад суралцж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөө суур хүмүүжил ямар байгаа вэ гэдэг чинь аягүй чухал. Ээж аавын харилцаа ямар байгаа вэ? Хүүхдээ яаж харилцаж чинь гэдэг зүйлүүд аягүй чухал байгаад байдаг. Бага наснд бол хүүхдийг аль болох тийм нүдлүүн харж харилцах хэрэгтэй байгаад байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нөө уцаа оролдонгоо за цаашаа за яах гэдэг юм гэл нэг тийм за би чамаа сонсож штэ
гээл уцаа оролдонгоо би ч юм сонсч штэ гэдэг хэлээд байдаг. Гэтэл тэр хүүхдэд ямар мэдрэмж төрөх үү те? Би одоо ингээл уцаа оролдонгоо за бид хоёрыг сонсч байна гэд ингээд ивэл эн чинь бас айгу нэг хүн намайг үнэхээр анхаарахгүй байна гэдэг мэдрэмж төрдөг. Хүүхдэд яг адилхан. Тэгэл томрох тусам ээж маань намайг сонсдоггүй штэ, ойлгодоггүй штэ гэж улам нэг хүн дээр шалтгаанууд бий болоод идэг гэсэн үг. Бид ч юм бол яг тэгж байгаа штэ цаа содлын нэг юм ойлгохгүй штэ гэж. Тийм болохоор л яг тэгж харцаад байгаа ингээл анаа чамайг сонсож штэ гэл ингээд тэг ч юм тэгүнгууд ингээд анаа гэл одоо 2 3 настай дүүнэр маань ингээд хэрэг сонсож штэ гээ харахгүй ярина гэдэг чинь өөрөө бас болохгүй юм байна л да. Бага насны хүүхдтэй ялангуяа харааны төвшөнд ярилцах хэрэгтэй. Тэгвэл аав хүмүүн гэл бид нар чи айгу өндөр төвшнөөс харьцаж байгаа штэ. Тэгэл жоохон өндөр дугаар ярих юм бол шууд хүүхд хамгаалах механизмд ордог. Өөрийгөө хааж эхэлдэг. Чөлөөтэй ярьж чадхаа болдог. Иймэрхүү алдаанууд гарч ирдэг. Тэгэхээр яг төвшөнд нь сууж агаад миний охин яасан гинэ одоо ээж нь чамайг сонсъё доо гэл яг нүдлөө нь хараад иймэрхүү байдлаар өнөхөд харилцах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдтэй. Түгээмэл гаргаж байгаа алдаа бол одоо нэг хүүхдийг эрхлүүлэх ч юм уу те яг ингээд тэр бага наснд нь одоо энэ хүмүүжлэгд олохгүй байгаа нь бас алдаа байх шиг байна. Тийм яг зөв. Ерөнхийдөө яг бага насны л орхитуулаад байна. Тэгээ гэр бүлийн хэд хэдэн тактикуд байдаг. За энд нь болохоор нөгөө мэтгэлзээний тактик, дарангуйлах тактик гэдэг зүйлүүд орж ирдэг байхгүй юу. За дарангуйл нь ерөөсөө эрх мэдлэрээ одоо бусдаагаа эрх ашиг боох тий дандаа хүчээр өнөхөдөө харьцдаг гэсэн. За ийм гэр бүл ийм тактикаар одоо өсөж байгаа хүүхд өөрөө ямар байлдан гэхээр би хүн болоо том хүн болох тусмаа нөгөө бусдын ая талыг ерөнхийдөө хардаг. Би загнуулахгүй тулд яах вүлээ тий. Ерөнхийдөө ингээл ая талыг хараал эсвэл жоо худлаа хилдэг ч юм уу иймэрхүү байдал үүсэт идэг. Тийм мэтгэлцээний тактик болохоор нөгөө ерөнхийдөө олон одоо гэр бүлд ерөнхийдөө аав ээжтэйгээ эмээ өвөөтэйгээ агчтайгаа гэл олуулаа амьдэрдэг ш нь манай монголчууд бол. Гэтэл тэнцээ намайг загнаж яхад энчээ эмээ өвөө намайг өмөржин гэтлэнчээ аав ахаал өөр юм хэлдэг. Ингээд олон хүний үзэл бодол ороод ирт. Тэгэхээр хүүхдээ хөвчлэн ийм одоо тактикаар өсөж байгаа гэр бүлд яа гэхээр зөрүү зантаалаад байдаг. Би яг хэнийг даах юм тий мэддэхгүй шүү дээ. Намайг хүмүүжлж байгаа хүмүүс ядахтаа нэгдлэн гэж цуг одоо юу хөө нэг санаатай биш байж тээ. Тэ бүгд өөр өөр туцастай байгаад байгаа учраас би хинийгээ дахаа мэдгүй учраас өнөөдөө зөрүү цантаа болох ажиглагтаад идэг. Тэгвэл тэр тактикуудаас яг алийг ингээ хүүхдэд хэрэгжүүлвэл зүгээр юм. За хамтран ажиллах тактик гэж байдаг. За энэ бол ерөөсөө гэр бүлэрээ хамтдаа бүх юма хийх. За хүүхдийг ялангуяа бага наснд нь гэр бүлд нь одоо гэрээ ажил тохирох ажлуудыг өгчих ёстой гэж үздэг. Энэ өөрөө хөдөлмөрт ингээд бий болгож байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл эцэг эхчүүд манай өсвөр наснд нь л одоо том болж байна. Одоо чи юм хийгээл ингээд эний суурь нь уучлаараа яг бага наснд л тавигддаг. Тэгэхээр хамтран ажиллах тактик гэдэг зүйл байдаг. Эцэг эхчүүд маань цуг бүгдээ юма хийдэг, тий. Цуг одоо тоглох юм бол бүгдээрээ цуг тоглодог. Асуудлаа шийдэхдээ хүртэл хүүхдээ оролцуулах ёстой. За энэ яг нэг оролцуулах асуудал байх юм бол шүүд. Одоо гэр бүлдээ өөр шин зүйл авах гэж байгаа бол ийм юм авах уу бүгдээрээ гэдэг ч юм ингээл үзэд бодлын сонсож явах ёстой. Энэ маань өөрөө хамгийн зөв тактик ерөөдөө байдаг. 0-3 наснд бол мэдээж хүмүүжил явж ураг байхад нь одоо ингээл аав ээж одоо ингээл хэрэлдэж маргалдах ч юм уу. Эсвэл зүгээр ээж ингээ хайж очих ч юм уу. Тэр одоо яг ингээд төрсний дараа ингээд яг хүүхдэд нөлөөлдөг юм болоо. Нөлөөлдөг. Тий ургийн сэтгэл зүй гэж бас байдаг. Тэгэхээр нөгөө миний хэвлэлд хүүхэд байна. Би ямар сэтгэл зүйтэй байна хүүхдэд нөлөөлөх бүрэн боломжтой байхгүй юу. За ерөнхийдөө нөө сэтгэл готрол ихтэй байсан, төвшөлт ихтэй байсан хүүхдүүд бас яг өсвөр наснд бие хүн болоод ирэхээр ийм суур төвшөлтөө жоон бий болоод идэг. Эсвэл амархан сэтгэл готролд өртгөөд идэг ч юм уу иймэрхүү зүйлүүд ажиглагдаад идэг. Тийм учраас жирэмсэн байгаа хүний одоо ихийн сэтгэл санаа хамгийн нэгдүгээр тавих чухал зүйл байгаад идэг. Тийм учраас сэтгэл санаа нь тайван байх, айл болох юм төвшгүй байх те ийм зүйлүүд нь урагт аягүй сайн нөлөөлдөг гэсэн үг л те. За манай нөгөө редактор маань бас одоо жирэмсэн байгаа. Одоо редактор одоо урд болохгүй. Редактор одоо маш тайван байлгана. Тийм тэрийг бас нөгөө манай их маань өөрөө бас ингээ аягүй зохицуулчих ёстой л да. Тэ аль болох стресс багтдаггүй л яг хөө бүр стрессгүй амьдрын гэдэг чинь угаасаа боломжгүй зүйл те. Тэрийг аль болох өөрөө сайхан зохицуулаад байж хэрэгтэй гэсэн. Өнөөдөр бас гурван одоо ярилцах одоо том зүйл бол өсвөр нас гэдэг байгаа. Одоо ингээл манайхан чи хаврын синдром гэдэг шиг л одоо 3 насны нэг синдромч гэж бас нэг яриад тэгснэгээ яг өсвөр наснд ингээд хүүхэд одоо ингээл маш ингээл өөрчлөгдөөл ингээл би хүн болоод ингээл би физиологийн өвчт ингээл өөрчлөгдөөл ингээл заримдаа эцэгчүүд ойлгохгүй болчихдээ шүү дээ. Энэ яг хэдэн наснаас эхэлж байгаа шиг. За өсвөр насаа ерөөдөө нэгдсэн үндэсний байгууллагаас 10-19 нас гэж тодорхойлдог. Гэхдээ энэ маань ерөөдөө хойшлогдож байгаа. 19 наст маань 20, 21
гэх мэтчлэн ерөнхийдөө хойшлогдоод байгаа гэсэн үг л дээ. Тийм. За өсвөр наснд бол асар их өөрчлөлтүүд гарагдана. Мэдээж дааврын өөрчлөлтүүд байгаа, сэтгэл зүйн өөрчлөлт, физиологийн өөрчлөлт, бие махбодын өөрчлөлт гэл энэ бүх зүйлүүд ерөнхийдөө явагддаг. За өсвөр насны бүх хүүхдэд хямрал өрсөлдөх юм уу гэхээр бас үгүй. Яа нөгөө суур хүмүүжлэн сайтай хүүхдүүдийн өсвөр нас аюу хөөрхөн давагдчихдаг. Энэ нэг хямраал бүр ингээл хэцүү байгаад байдаггүй. Тэгэхээр нөгөө яг бага насныхын хүмүүжлэний алдсан ингээд ойр дотн ярьдаггүй ерөнхийдөө өсвөр насны эцэг эхчүүд нэлээд төгшөөртэй байдаг. Тэгээ нэлээд сандралтай байдаг. Аль талтай ерөнхийдөө ийм болоод идэг байхгүй юу. Тэгэхээр өсвөр наснд нь одоо яг ийм хямралын бага даваалыг ерөөсөө бага наснд нь анхаарах хэрэгтэй байгаад байна л та манай эцэг эхчүүд. Одоо яг ингээд 10 насны дээр очиж яг юм хямрал дээрээ байгаа. Эсвэл одоо бид нэр ингээд алдсан ба шүү дээ. Тэгээ одоо ингээд өнөөдөр weekend wife-тай байгаа үзэгчд маань те юу вэ би ч одоо ингээд 5 таа хүүхэдтэй ч юм уу 7 таа хүүхэдтэй тэгэхэд эрхлүүлэл одоо л энэ хүүхэд 7 хүртэл 6 хүрээд 1-р ангид орлоо. Одоо л сургаал өстой хичээлтийн цуг ингээд сургаа юу гэсэн чи оройтцсан байдаг те. Тэгэж бодож байсан мөн одоо ер нь оройтсан байгаа юу одоо ингээд энэ засах боломжтой. За өсвөр насыг бас муу алтан үе гэж нэрлэдэг. За тэгэхээр шинэ дадлуус, шинэ зуршил эднэрийг суулгах хамгийн бас сайн нас гэж үздэг байхгүй. Хэрвээ бага наснд нь алдсан бол та хэд маань сайн ажиж агаад өсвөр наснд нь одоо тэр хүмүүжлийг одоо өгөх бүрэн боломжтой. Харин би одоо өсвөр наснаас нөгөө бие хүнд болох төлөвшил явагддаг байхгүй. Тэгэхээр өсвөр наснд өгөөгүй тэр хүмүүжлийг бие наснд өгнө гэдэг аюу хэцүү. Урт хугацаа шаарддаг гэсэн үг л дээ. За тэгэхээр ихэд 10-аас 12 бол өсвөр насны их үе гэж явдаг. 12-оос 15 бол дунд үе гэж яваад 15-аас 19-ийг бол ерөнхийдөө сүүл үе гэж явагдаад байдаг. За тэгээ өөрчлөлтүүд нь гэх юм бол ерөнхийдөө гэр бүлээсээ холдно, найз нөхөд гэдэг зүйл руугаа тэмүүлнэ тэ. Энд нь манай эцэгчүүд амар төвшөөд эхэлдэг л дээ. Юмаа хэлэхгүй надад юу ч ярихгүй байна. Тэгээ эцэг эхчүүд маань нэг бас алдааны байдаг юм хэр нөгөө бага наснд нь ярихгүй байж хол хүндий байж агаад яг өсвөр нас болоод өсвөр нас чи хөвчлэн хувийн орон зайг айгуу чухалчилт. Гинт нөгөө хоорсон за одоо чи юу болж гин? За одоо яаж ингээл нэг хувийн орон зай руу хитрхий дайраад идэг. Тийм тэгээд ирэхэд хүүхдүүд тэнд нь айгуу дургу байлах. Байгаад ерөөдөө жоо холдох, эсэргүүцэх тий. Одоо хизээ надад ингэж анхаарал тавьдаг болцсон гэдэг ч юм уу тиймэрхүү байл ажиглах гадаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань нөгөө багаар жоохон орон зайд нэвтрэх хэрэгтэй. Ингээ ярьдггүй байсан бол орой ядахтаа бүгдээрээ ингээ орой хоолны өмнө тий ямар ч утсаа олдохгүйгээр нэг ярьдаг болох. Иймэрхүү зуршлуудыг багаар хийх хэрэгтэй гэсэн үг. Айл алхаа ойртох нөгөө түрүүн хугацаанд биш. Айжмаар ойртох хэрэгтэй гэсэн үг л тий. Тэр зүйлүүдийг аягүй сайн өгөх хэрэгтэй. Тэгээ ерөөхдөө нөгөө Маслогийн хэрэгцээний шатлалын онолт гэж байдаг. Тэгээ би энийг ингээд нөгөө хүүхдүүдийн зөвлөөн дээр өгч явахдаа нэлээд ажиллагдсан байхгүй. За физиологийн хэрэгцээ бол байдаг. Нөгөө идэх уух те энэ хэрэгцээг нь бол эцэг эхчүүд өгдөг. За мөн дээрэс нь аюулгүй байлын хэрэгцээг бас муу адилхан өгдөг. За тэгээ гэрт аюулгүй байна юм байна. За тэгээ сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж өгдөггүй. Тэгээ нөгөө өөрийгөө ойлгуулах, өөрийгөө хүндлүүлэх, хайрлуулах хэрэгцээ нь байхгүй болоод идэг. Энэ хэрэгцээг нь огт өгдөггүй. Тэгэл нөгөө физиологийн хэрэгцээг нь хангаал идэг. Тэгээ гой сайхан юм авч өгөөл идэг. Тэгээд ирэхээр хүүхд чинь нөгөө намайг үнэхээр хайлтна гэсэн мэдрэмж бас тэр бол аваад байдаггүй. Тий. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг нь яагаад хангаж өгөхгүй байгаа юм бэ цагчүүдээ тий. Яагаад гэд хүүхдээ юм ярихдаа зөв уцаа хоошоо тавиад ингэж нүдлөө нь харж аваад юм ярихгүй байгаа юм бэ? Яагаад хүүхдийнхээ сонирхлыг чин сэтгэлгээс ингэж сонирхгүй байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг аягүй сайн зөвлөж өгмөр л байна л да. Тэгэхээр бид нараас энэ зүйлээс нөгөө суралцах хэрэгтэй юм шиг. Яг ингээл таны ингээл ярьж исэн чи яг ингээл физиологийн тэ одоо энэ хэрэгцээнүүдийг хангаад бас чи заримдаа эцэг эхчүүд бас тэгж загнадаг ш тэ. Юу дутсан гэж гэл тэ яг тэгдэг ш. Тэгэхээр чин тэр хүн нөгөө нэг тэр хүүхдийн сэтгэл зүйд биш, тэр хүүхдийн хүмүүжилд биш, тэр хүүхдийг одоо ингээл өнгөтэй өтөө явуулах гад би чиний төлөө хичээгээд ийн гэдэг дээ. Гэтэ яг тэр нөгөө нэг физиологийн хэрэгцээндээ биш яг энд сэтгэл зүйн хэрэгцээ байгаад байгааг нь эцэгчүүд маань бас анхаарч чадахгүй. Тэгээд нөгөө нэг амьдрал заавартгаас одоо л бид нар ч амьдрч үзсэн шүү дээ гэдэг шиг тэгэл бас мэдгүй байгаад байна л да. Тэгэхээр бид нар энэ зүйлүүдийг бас суралцах хэрэгтэй байгаад байна тий бас. Харин тий яг шаарахгүй тийм байгаад байна л да. Гэтэ харцангуй ингээд зөвлөгөө өгж байгаа хүмүүс ингээд эцэг чинь цуг ирдэг. Энэ бол аюу авууштай байна л да. Манай эцэгчүүд анхаардаг болж тий. Нэр үнэхээр сэтгэл зүйн юм байгаад идэг болчих гэдэг зүйлүүд яригддаг. Заримдаа өсвөр наснаа өөрөө ч ганцаараа ирдэг тохиолдол байдаг. Нэг өсвөр наснд хүүхдүүдийг нэг буруу юм сонирхож эхлэх тийм юутай байдаг шүү дээ. Яг өсвөр насн тий. Одоо
буруу юм хэрэглэх ч юм уу тийм одоо үеийн хүүхдүүдэд дагдаг ч юм уу одоо яг тухайн тийм үед бол хүүхдтэй яг яаж ярилцвал зүгээр гэдэг энэ буруу шүү гэдгийг одоо сүүлийн үед бол электрон тамхиг яагаад ч мэдгүй хүүхдүүд амар их авдаг тийм ингээд 10 жилийн хүүхдүүд багш нарын хүртэл бараг бүх хүүхдээс нь гарч иртэл тийм одоо 9 10 дугаар анги хүүхдүүд гэр жоохон хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм хүүхдүүдтэй эцэг нь яг юу гэж ярилцвал зүгээр гэдэг юм бол буруу гэдэг нь одоо хилээд бол ойлгохгүй бах яг угаасаа одоо чи энийг болохгүй шүү гэхийг тусам хийдэг насан дээр яваад байгаа болохоор тэгэхээр яг яаж ярилцвал энэ тал дээр эцэгчүүдэд юу гэж зөвлөх үү? За хүний тархины үед 25-30 наснд гэхэд энэ хөдөө төлөвшөө дуустдаг байхгүй юу? Хамгийн эцэнд нөгөө тухны уртлын хэсэг ерөөхдөө хөгжөө дуустдаг. Энд болох нөгөө шийдвэр гаргаад юмны зөв буруу гэсэн зүйлийг одоо үзэх тийм хандлагууд бий болдог л доо. Тэгэхээр нөгөө өсвөр насны маань хүүхдүүдийн маань тархин өөрөө сэтгэл хөдлөлийн тархи дээр маш их төвлөрдөг. Сэтгэл хөдлөл маш ихтэй байдаг. Тэгээ дунд тархи маань илүү байдаг гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд ирэхээр нөгөө юмны зөв буруу гэхсэлөө сэтгэл хөдлөөр аягүй хандаад байдаг гэсэн. Найзууд нь бүгдээ өнөөдөр нэг юм уурж үзье л да. Тэгээл да гэх нөгөө хөөрөөл ингэж яваад байдаг гэсэн. Ерөөхдөө ийм хандлага байгаад байдаг гэсэн. За тэгэхээр эцэг эхчүүд яаж ингэж сурах юм, яаж хэлэх гэхээр хэрвээ өөртөө тамхи татдаг бол магадгүй тий хүүхдүүдийн хажууд тамхи татдаг бол чи бити тамхи татар гэдэг бол хамгийн үр дүнгүй арга. Хэрвээ үнэхээр хүүхд чинь тамхи татаад үнэхээр та ч гэсэн өөрөө хажууд нь тамхи иднэ татдаг бол зөвлөгөөлж харуулах хэрэгтэй. Тамхинаас гарна гэсэн. Шууд одоо би ингээл эцэгхэн татдаггүй тий бид нар юу ч татдаггүй мөртлөө ингээд хүүхдүүд татаад байна л да. Энэ болохоор нөгөө үеийнгийн нөлөөлөл яваад байна л да. Тий нөлөөлөлтөө ерөөхдөө автаад байна гэсэн үг. За энэ дээр ерөөхдөө маш хилэн далангуй харьцах хэрэгтэй. Тий. За миний хүү татж гин үү? Тий. За яг чамаа сонирхдаг гэдгийг чинь мэдчихэж байна. Гэтэ энэ нөгөө хурдан донтолт гэдэг зүйлийг үүсгдэг шүү. Айгуу товч бөгөөд тодорхой хэлэх хэрэгтэй. Тэгвэл эцэг эхчүүд маань нөгөө зөвлөж гин гээд тий загнаад тэгээ нуршаад байдаг байхгүй юу? Амар олон юм ярьдаг бүр ингээд энэ тэнд байгаа сэдв чи баг өнгөрсөн тэгээд тэгэл нэг хүүхдийн хамаг баг алдаа эднэр хэлээд байдаг. Товч бөгөөд тодорхой хэл. Тэгээд ерөнхийдөө үлгэрлээд харуулхад ерөнхийдөө гайгүй. Тийм. Одоо хайр дурлалын асуудал төр бол бүр хаалттай шүү дээ монголчууд ялангуяа ингээд одоо яг нэг юм дунд ангид ороод халах анги мангид үерхлээс болж сэтгэл готролд орно шүү дээ гэдэг чинь бид нар ч гэдэг. Тэгэнгүүт ингээд яг тухайн үед нь яг эцэг эхчүүд яаж нээлттэй тэр тал дээр ярилцах уу тий одоо энэ бол бас айгүй тулгамжаал асуудал шүү дээ. Тийм. Өсвөр насныхаа хүсээгүй жирэмсэлт их болж ийн, тэгээ үр зулбалт их болж ийн. За би нөгөө 10 жил нэг юм өдөрлөг эднэр хийгээ явж исэн чинь нэг охин натаа болцсон байхгүй. Тэгээд ингээд бит гоё үерхлийн талаар ярьсан. Надад ингээд нэг хүн таалагдаад байна. Би ерөнхийдөө үерхсэн. Гэтэл эцэг эхийн зүгээс ээжтэйгээ л хамт амьдардаг. Тэгсэн чинь ээж нь чи 18 нас хүртэл хүнтэй үерхгүй шүү гэдэг хатуу юуг тавьсан. Ингээ хорийг тавьсан. Гэтэл үнэхээр өсвөр насныхаа чи нөгөө би бинээс сонирхдаг нас ахгүй хоорохдаг нас. Үнэхээр тэр залуу надад таалагдаад байна шүү дээ. Би үнэхээр үерхмээр шүү дээ тий. Тэгэл нэг хөөрхөн яг үерхсэн тэнцээ ээж тэгэлцэн. Тэгэхэд би энэ асуудлаа ээжтэй хэлэх үү гэвэл үгүй байхгүй. Тэгээд нөгөө зөвлөдөг хүн хин байдیں۔ Гэхээр найзууд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө найзууд одоо яг өсвөр наснаас тархинд бүрэн хөгжөөгүй тий ямар зөвлөгөө өгөх үү гэдэг чинь бүр асуудал болоод ирдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань энийг багаас л илэн далангуй байх хэрэгтэй. За өсвөр нас болж байна миний охин. За мэдээж ингээ найз нөхөд чинь үерхнээ таалагддаг залуу байл ээжтэй хамаагүй хэлээрээ. Өсвөр насны дээрээс юм найз чинь бай гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол саяны хэлж ийсэн одоо ингээл за жирэмсэн болчих эсвэл үерхэж болохгүй гэдэг бол нийтлэг л зүгээр бидний хүүхдээ анхаарал тавиад байгаа юм шиг мөртлөө зүгээр юм хоригуд аваад. Тийм тэнгүүд нөгөө хүүхэд нээлттэй биш болоод тэгээ цаашаа хаагдмал болоод 18 хүртэл одоо үерхгүй нэхэр чинь ингээл бусад бүх найзууд ингээл үерхээ ч юм уу гарууднаас ингээ барай явахаар тэр хүүхэд илүү ингээ шаналл илүү ингээ шарх авах гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг ингээ ээжсэн эсвэл нууцаар ингээ үерхэн. Тэгэхээр нөгөөх нь яг юм ажаргалтай бас ингээ үерхэл тийм магадгүй цаашдаа амьдрын суугаач илүү. Тэгэхээр ажаргалтай биш юм нуугдмал хаагдмалаар бас ингээ тэр бас ингээ нандаа харьцаа нь бас ингээ өнгөрөх гээд байгаа байхгүй тэр мөчүүднээс. Тийм учраас эсвэл ерөөсө чамайг ярилцгаад би бол чөлөөтэй ямар сэдвэр чөлөөтэй ярилцгаад бэлдэн гэдэг тэр мэдрэмжийг л хамгийн сайн өгөх хэрэгтэй. Тэхийн тулд яах тэр сэдвэр баг багаар ярилцах хэрэгтэй байхгүй чөлөөтэйгээр. Одоо ийм жирэмсэл болдог гэж штэ миний охин үерхэж болно. Гэтэ энийг ээж авдаа нуух шаардлага байхгүй шүү тий. Чи тэгээд үнэнгээ хэлээд ингээд найз нөхдөйгөө цагийг өнгөрөөч болно гэдэг тийм аюулгүй мэдрэмжийг маш сайн өгөх хэрэгтэй ерөөсөө. Тэгвэл юм болохоор загнаад идэг. Юм болохоор шүмжлээд идэг. Манайх ерөөсөө шүмжлэг аюу сайн өгөөд идэг л да. Тэгээ энийг ярилцчихна гэж хэлээд идэг.
За энэ сошиал дээр бас нөгөө нэг киноны гэдэг нөгөө өсвөр насны хүүхдүүдээс аав ээж рүү залгаал аав ээжээ би нөгөө өмсөлцөж болох уу гэх нэг асуугаадсэн шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө эцэг эхчүүдийн бас хандлага бас дажгүй гэж би харсан. Тэ бүр нэг тас хоригулсан биш. За тэ зөвсөн нас ч болоогүй шүү. Айлын охин гомдоо гэд зарим нь шүдам уугаасан юм гэж гэдэг шиг тэ ингээд бас арай ингээд тэ ингээд хүүхдүүдтэйгээ харилцах хандлага бас өөр болсон юм шиг санагдсан надад. Тий, орчин үед бол бас тэгж харцангуй гайгүй. Гэтэ яг дийлэнх талд нь жоохон тийм үүсээд байгаа л да. Магадгүй нэг 70-30 харьцаатай ч байдаг юм уу те. Надад нэг асуулт байна л да. Одоо нөгөө би бас ингээд юу н багасаа жоохон анзаарсан. Тэгээ одоо надад нөгөө одоо энэ 2 насны синдромч гэдэг юм уу? Одоо жирэмсний синдромч гэдэг юм уу? Ийм жоохон би намайг багахад амар бага мэдрэгддэг байсан юм болоо. Эсвэл одоо ингээд 2 настай хүүхдүүдийг харахаар бүр яг юм дураараа аваад тохиол. Синдром нь ингээд ээж аав нь хайчунгууд ингээд амар олон нийтийн газар уйлаад орилоод бүр бүр ингээд бүр яг юм амиа орлох байгаа юм шиг орилж уйлдаг заяа тэгээ 2 настай хүүхдүүд. Тэгэнгუთ миний жоохны үед 2 настай хүүхдүүд тийм байгаагүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ генерашны ялгаа гэж байгаад байна уу? Эсвэл угаасаа л энэ их дээр үесэл энэ 2 насны синдром гэдэг ч юм уу жирэмсний синдром гэдэг зүйл байсан уу? Байсан. Бид нэр анзаардаггүй байсан гэсэн үг. Тэр зүйлийг ярьдаггүй байсан юм чи бид нэр анзаарахгүй байхгүй юу? Тийм. Тухайн үед юу сэтгэл зүй гэдэг зүйлийг огт ярьдаггүй юм чи бид нэр ойлгохгүй штэ тий. Би ингэж жоо хямраад байгаа юм байна. Ингээд аам гэдэг зүйлийг огт анзаарахгүй өнгөрнө гэсэн үг. Тэрнээс тий тоодгүй байсан, мэддэггүй байсан гэдгээр л ялгаатай гэсэн үг. Зүгээр илэрхийлдэггүй байсан юм тий. Одоо ээж аавд ч юм бол бас чангуу идэгсэн шүү. Юугт миний жирэмсний синдром гэж хэлж чадахгүй зүгээр дотроо нуудаг л байсан юм байна л да тий. Сэтгэл зүй гэж ерөөхдөө ярьдаггүй байсан. Тий миний сэтгэл санаа ийм болоод хүнд байна гэхээр юу сэтгэл зүй гэл ерөөхдөө жоо тийм хандлагатай байсан гэсэн. Одоо ч нөгөө сошиал хөгжөөл тий яг үнийг хэлэхэд бол дээр үед бол тийм миний сэтгэл зүй гэдэг тал дээр нэг ярьдгүү. Тэгэнгუთ одоо нөгөө интернет орчин энэ төр хөгжөөд ирэхлээр л хүмүүс айгүй сэтгэл зүйн талаар яг фокуслж эхэлж байна. Яг сүүлийн хэдэн жилд бол бүр ингээ хувийн сэтгэл зүйчин тэрхтээ хүмүүс болоод яг тэгээд яваад тах шиг харагдаад байгаа надад бол. Тань дээр ч гэсэн одоо ингээд гэр бүлийн хүмүүс ирээд те яг зөвхөн хүүхд рүүгээ фокуслаад ч юм уу хэрэг хэрж байна. Ерөнхийдөө их одоо ерөн сүүлийн үед их хэсэж байна. Яаж аргагүй ихсчихлээ. За тэгэл өсвөр насныхан өөртөө ч ирдэг. Би надад ийм асуудал байна. Ийм юм тулгараад байна гэдэг байдлаар ч ирдэг. Ээж автагаа цуг ирдэг. Ээж аав нь үнэхээр одоо яг өсвөр наснд өвчлэн хүүхдүүд авчирдаг л да. Үнэхээр жоохон болохгүй байгаад байна. Бид нэр яаж арга одоо заах аргаа мэдхгүй байна те. Одоо яг мэржлийн хүн үнэхээр хэрэгтэй байд юм байна гэдэг байдлаар одоо эцэгчүүд маань бас их ханд чинь сүүлийн жилүүдэд. Танд ингэж бодогддгүү нөгөө одоо би бол яг тийм ойлголттой байсан байхгүй одоо надад ямар нэг асуудал тулгарлаа гэхэд тэрийг ингээд яг мэрэгжлийн хүнтэй ингэж ярьж шийдэл төрмөр байгаа шүү дээ сэтгэл зүйн хувьд хэцүү байвал ч юм уу. Тэгэнгუთ надад сэтгэл зүйч гэхэр нэг жоох үнэтэй санагдаад байдаг байхгүй. Жоох үнэтэй биш үү гэж ингэж бодогдоод идэг болохоор яг үндэ яг хандаад үзсэн чинь яг тэр нэг удаа зарцуулах мөнгө л тийм амар их мөнгө биш байсан. Би бас яг сая 10 сартаа готролтараа тэгэхээр яг ингээд нөгөө судалж үзээ тий үн хийд байдгийм байна. Тэгээ энэ тал дээр ер нь хүмүүс бас жоохон ташаа ойлголттой байдаг бах тий. Тий хитрхийн үнэтэй шүү дээ. Сэтгэл зүйч гэдэг чинь ингээд ингэж боддог. Тий яг зөв. Тэгээ бас нөгөө төвөмөл зарим нь тэгж боддог цөө эдэн шүү. Сэтгэл зүйч гэхээр би ямар нэг асуудалгүй би зүгээр байгаа штэ. Заавал асуудалтай болоод ирдэг юм биш байхгүй зэрэг чи ярих хэрэгцээ гэдэг хүн болгонд байдаг. Зүгээр манад ирээл томчууч гэсэн ялгаагүй бүр ингээ нэг цаг гараа яриад ёо одоо бүр гой дотор онгойд штэ. Би ийм юмнаас болсон юм уу гээл асуудлаа өөртөө харах тийм сэтгэл зүйтэй болоод гардаг. Тийм тэгэхээр нэг амар хүнд асуудалтай болоод за одоо бүр ингээл нэг сэтгцэн өөрчлөлттэй болоод ирэхээрээ л нэг сэтгэл зүйчэд ханддаг гэдэг зүйлүүд бас жоохон ташаа ойлголт байх гэдэг. Тийм зүйлүүд бол байхгүй. Тэгээд бас одоо ч гэсэн ингээд сэтгэл зүйчүүд маань өний хувьд ч гэсэн ерөөд айл болох уян хатан байдалтай байгаа. Тий. Тань дээр яг юм даагдаад ирсэн гэдэг яг одоо гэр бүлийн бүх гишүүдэд зөвлөгөө өгдөг тий. Эсвэл хүүхд дээр илүү тулгуурдаг. Ихэвчлэн хүүхдэд тулгуурдаг. Мэдээж хүүхдэд уулзах юм чинь би ээж автаа нь уулзах шаардлага гардаг. Яг ингээд байнга ирдэг гэр бүл хэр болно вэ одоо энэ. За тогтмол ирдэг нь харин цөөхөн. Тийм. Манай дээр нэг ганц 2 удаа ирээл ингээд болчдаг. Тэгтэл нөгөө эн чинь өөрөө тогтмол явж иж илүү нөгөө харилцаа маань сайжрах хэрэгтэй байгаад байдаг байхгүй юу?
Тийм шарахыг чинь идэхэд нэг хугацаа ордог штэ. Яг түүнтэй адилхан. Ерөнхийдөө сэтгэл зүй гэдэг нэг давтамжтай ярих ёстой байдаг. Тэгээ ядахтаа сардаа нэг удаа байнгын давтамжтай ингэж явах ёстой. Тэгэхэд манай монголчууд жоохон ингээд гайгүй болоод ирэхээрээ шууд хайчаад идэг. Тийм. Жоон тийм байл ажиглах гад байдаг. Тэгэхээр нөө тогтмол явж явах ёстой гэдгээс айгүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо good family гэдэг одоо энэ гэр бүл одоо ингээд хөвч залуус зөвлөгөөх одоо энэ сургалтын газар манайдаас ямар үйл ажиллагаа явуулж байна. Одоо ингээд өсвөр насныхын ирлээ ихэд ингээд яг аав ээжтэй хэлж чадахгүй байгаа нэг тэгээд сэтгэл зүйчдэр яваад очихээр бас нэг тийм мөнгөгүй байх ч юм уу тийм санхүүмгүй энэ үедээ ерөөхдөө яадаг л сургууль дээр л одоо бас нэг үе бодоход бас нэг гоё энэс сургууль дээр бас сэтгэл зүйчтэй болчиход байгаа тийм байдаг болцсон байлээ. Тийм. Тэгээ манайх ол ерөнхийдөө сургалтуудаа ордог, зөвлөгөөнүүдөө өгдөг. Үний хувьд ч аль болох боломжийн зүйлээр хангахыг хичээдэг. Тэгээ манай яг төвийн зорилго ерөөсөө аль болох боломжоор хангахад тэрийг өсвөр насны хүүхдийг нэг ч гэсэн гэр бүлийн яг харилцаа ингэж аварж ивэл ерөнхийдөө манай яг үнэт зүйл болох гэдэг байгаа байхгүй юу. Тийм тэр зал дээр илүү одоо төвлөрж ажилладаг. Том үннийг бол одоо хүүхдэд одоо ингээд сэтгэл зүйн зөвлөгөө болон ингээд сургалтууд ороход бол хүүхд бол одоо цагаахан цаас байгаа юм чинь яг хөө ингээл өсвөр насны дээр очиад ингээл багаас өссөн юу байгаа ч гэсэн гэхдээ бас ингээд өөрчлөгдөх нь бас хурдан баг те. Яаж бодсон тийм байдаг. Тийм. Өсвөр насныхандаа ажиллахад илүү хэлбэр. За давхар ээж аавын оролцоо үнэхээр сайжрыгээд ороод ирэх юм бол үнэхээр сайн байдаг. Тийм. Илүү үр дүнтэй байгаад байдаг байхгүй. Тийм учраас ерөнхийдөө нөгөө бага насыг аюу сайн анхаарах хэрэгтэй, мөн өсвөр насыг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгвэл одоо өсвөр наснда одоо яг ийм эцэг эхтэйгээ сайн харилцдаггүй тэгээ буруу дадалтай болсон тэр чин бие хүн дээр гарч ирдэг. Одоо бид нэр бие хүнийг засна гэдэг чинь бүр маш их цаг хугацаа шаардлагатай зүйл болоод байгаа байхгүй юу? Одоо хавар болж ийн одоо ингээл нөгөө хавар болохоор тэ 10 жилийнхэн маань нөгөө нэг ахлагангийнхан маань төгсөж байгаа. Тэгээд мэргэжил сонголт гэдэг бол одоо маш чухал шүү дээ. Ирээдүйн одоо амьдрал дээр гарч ирээд бид нэртэй одоо ямар ажил мэргэжлэр амьдрах уу? Дөнгөж ажаргалтайгаар амьдрах хэрэгтэй тий. Ямар ч ажлыг аж аргалтайгаар л хэвэл тэр мөнгө дөрөндөө биш мэдээж тэр ажилласаа ч юм уу дуртай зүйл хийж ажил хүн ингээд аж аргалтай. Тэгэхээр мэргэжил сонголтод эцэг эхчүүдийн нөлөөлөл бас их байгаад идэг ш тий. Одоо ингээл тий одоо хуульч болчих юм. Эсвэл ингээл за уурхаа ч л болоо одоо ингээл инженер л болчих. Тэгэл оюутлагад ажиллаад, уурхад ажиллаад, эрдэнэт ч юм уу гокд ажиллаад мөнгө их болно. Мөнгийг хараад байдаг тий. Тэр энэ тал дээр бас ингээд хүүхдүүдийн мэргэжил сонголт тал дээр бас тий та бас юу зөвлөмөр вэ? Эцэг эхтэй мэдээ сайн ярилцах хэрэгтэй байх. Эцэг эхчүүчтэй энэ тал дээр бас одоо эцэг их мэдээж хүүхдээ болж байгаа шүү дээ. Ингээд хангалуун амьдрахын тулд мөнгө одоод идэг. Тэнгүүд хүүхд ингээд шал өөр ингээд мэрэгжил сонгонгууд энэ хоёрын зөрчилдөөнийг одоо ингээд яаж шийдвэрлэх вэ? За ихтэй сургууль төгсөж байгаа нийт оюутнуудын 38% нь л мэрэгчлэр ажилладаг. За үлдсэн хувнууд огт мэрэгчлэр ажилдаггүй гэсэн судалгаа байдаг байхгүй. За тэгээд одоо 12-аа төгсөж байгаа хүүхдүүдийн 15% нь яг итгэлтэйгээр мэрэгчлээ сонгоцсон байдаг. Бүр яг энэ мэрэгжил бол минийхаа гэдэг. За 15% нь ерөөсөө ямар мэрэгжил сонголтын талаар ямар ч ойлголтгүйгээр зүгээр мэрэгчлээ сонгодог. За үлдсэн 70% нь ерөнхийдөө одоо өөрийнхөө сонгосон мэрэгжилд үргэлж юм эргэлзээтэй байдаг. Ийм ерөнхийдөө судалгаанууд явагддаг. За тийм мэрэгжил одоо сонгоход түгээмэл гаргадаг алдаанууд байдаг л да. Яаж аргагүй нөгөө эцгийн нөлөө орж ирээд идэг. Тэ. Ерөөсөө л одоо чи одоо хэлдэгч нэг гэрт нэг эмч хэрэгтэй, гэрт нэг хуульч хэрэгтэй. Тэр чинь зөв гэрийнхаа л юмыг хараад байна шүү дээ, тий. Гэрийнхаа хэрэгцээг хараад байна. Тэгтэл энэ хүүхэд тэр мэжлээрээ арж аргалтай амьдрах уу гэдэг зүйлийг огт харахгүй байгаа даахгүй. Тийм. Тэгэхээр эн чинь бидний насан туршдаа хийх зүйл, чухал зүйл учраас эцэг их маань энэ дээр зөв хамтарч ажиллаж болно. Тэрнээс одоо юу гэдэг нь шууд тулгах бол яагаад ч зөв асуудал биш. Тэгэл хүүхэд одоо нэг өсөн насан чинь хүүхд нөгөө би яг хин бэлээ, би юу бэлээ, миний давд асуултал гэдэг өөрлөгөө өнгөйдөг нас ахгүй юу. Гэтэл энэ чинээс те эцэг эхийн нөлөө орж ирээл чи одоо энэ мэрэгчлийг ингээд сонг гэхээр өөрийнхөө давуу талуудаа бодож чаддаггүй. Тэ энэ одоо хамаатан саднуудаас бас юм өрсөлдөөдөг зүйл байгаад байдаг. Тэдний хүүхдээс чи нэг арай дээр амьдарчаарай. Манай ажлын хүүхд нэг ийм юмд орсон гэж байна те. Яг зорилго нь юу юм? Тэ би ээжийн найзаас илүү гарах нь л миний зорилго юм уу? Эсвэл энэ асуултыг хүүхэд ч гэсэн тавих ёстой, эцэг эх ч гэсэн өөрсдөөсөө асуух ёстой байхгүй юу? Яг энэ хүүхдийн нэрийн амьдралын зорилго юу юм? Бидний амьдралын зорилго ядахтаа л ажилласаа, гэр бүлээсээ кайф авч амьдрах ёстой байхгүй юу? Гэтэл нөгөө ажиллаа яал гэж бодсон, ажиллаа аим хэцүүгээ бодсон хүмүүс ерөөсөө мэргэжил сонголт дээр алдсан байгаад байдаг. Тэгэхээр ерөөсөө сайн судлах хэрэгтэй, эцэг эхийн зүгээс хамтран оролцох хэрэгтэй. Тэ за мэргэжил сонголтын хамгийн чухал зүйл нь юу юм гэхээр өөрийгөө л таних чухал.
тухайн хүүхдийнхоос нэг ур чадвар, потенциалыг сайн судлах хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээ ярьж чадахгүй хүүхдийг ингээд манайхан удмаараа хуйлж болж гэдэг нөгөөд нь өмгөөлж болчиход яг өөрийгөө илэрхийлж одоо ингээд хүний тий ингээд торгон мөч яваад дээ шүү дээ. Тэр мөч одоо ингээд баг ял аваач юм ингээд тий явахаар энэ баг чинь тэр ингээд сурчаад тий. Тэг өөрийгөө илэрхийлж чадахгүй, ярьж чадахгүй хүүхдийг ингээд өмгөөлж шалаад уг нь ингээд төгсдөг. Тэгсэн мөртлөө ингээд амьдрал дээр ингээд ярьж чадахгүй байгаа. Тэгэл өөрийгөө илэрхийлж сураагүй байвал тэгэл тэр хүүхд чинь ингээл болох хэрэгтэй болчих тэр тий. Тэгэхээр ингээл нөгөө хүүхд дахиад өөр сургууль сураад ингээл цаг хугацаа санхүү нөгөө нэг их мөнгө олуулахад нөгөө уурхад оруулсан юм эсвэл ингээд хуулийн мэрэгчлээ болгоод байгаа чинь буцаал санхүүгийн эрсдэл ороод ингээл хазаах тохиолдол. Гэхдээ одоо ингээд бас эцэгчүүд манаас эртнээс бас бэлдүүл бас зүгээр ах тий. Хүүхдийн маань нөгөө мэрэгжил сонголт хамгийн чухал юу гэх нь өөрийгөө таних явдал байгаа байхгүй тий. Тэгм үү яг сая хэлсэн нөгөө өөрийгөө илэрхийлэх гэж байгаа дуу цөөтэй хүн өмгөөлөгч болоод бусдын өмнө ярина гэдэг чинь нөгөө зан чанартай нийцэх байгаа байхгүй. Тий зан чанар амарч. Тэгэхээр нөгөө зан чанарын эхлээ өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Зан аршингаа, за флегматик, сангвиник, мелиолог, холерик энэ дөрвөн алины тий энэ дэртэй ингээд тодорхойлоод энийхээ онцлогийг мэдчих юм бол бид нөгөө мэрэгжил сонгохдоо арай чиг баримжаатай болчихно. За мөн дээрэс нөгөө чиг баримжаа, мэрэгжлийн чиг баримжаа бөглөх бас тест бөглөдөг. За ерөөсөө нөгөө мэрэгжил сонголтыг чи англиад байгаа байхгүй. Хүн техник, хүн урлаг, хүн байгаль, хүн тэмдэгт гэж ерөөдөө 5 хэсэгт хуваагдчихдаг. За тэгээ тест бүгдлнээр ядахтаа айл англид багтах юм. Тэр англид өчнөө мэрэгжлүүд байгаа. Ядахтаа тэр талаараа судлаад нэг чиг баримжаа жоохон авчих хэрэгтэй байгаа тал л та. Тэгэхээр эхлээл өөрийгөө таних, өөрийнхөө авьяас чадварыг ойлгох. Тэгээ манайх нэг авьяас чадвар гэхээр нөгөө хичээлээр л хязгаарлагдаад байдаг. Тий. Эсвэл ямар нэг хичээлд одоо ямар ч хичээлдээ сайн биш хүүхд байж болно. Тэгэхээр за би ерөөсөө юм чаддгүй юм байна гэл нөгөө итгэл ингээл буураад байдаг байхгүй. Гэтэ авьяас гэдэг зүйл чинь зүгээр аль нэг хүнээс илүү жоохон юмаа хурдан хийж ийн, илүү сэтгэж ийн гэдэг зүйлээрээ онцолж байгаа л зүйл байгаа байхгүй юу. Тийм тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй байгаад байна. Тэгвэл нөгөө хичээлээр л ингээ хязгаарлагдаад байна. Ерөөсөө хичээлээр хязгаарлагдах хэрэггүй. Яг ингээд давуу тал юу юм бэ яг өөрлөгөө аягүй сайн өнгөйгөл хэрэгтэй байгаад байна. Манай өсвөр насны тэгээ мөн дээрс нь энд нь нөгөө эцэг эхчүүд аягуусаа туслах хэрэгтэй байгаа тань л та. Манай нэг багш ингэж хэлжсэн байхгүй. Жинзээ гэдэг чинь зовлонт хүмүүсээс төрсэн зовж үзээгүй хүүхдүүдийг хэлдэг юм аа гэж хэлжсэн байхгүй. Тэгүнгт одоо яг эцэг эхчүүд мэрэгжил сонголтын дээр яг нөгөө мөнгөний бодож хүүхдийг сонгох гэдэг шүү дээ. Тэгэхээр яг үндэ бол тий энэ дээр алдаад байна тий эцэг эхчүүд маань яг үндэ хүүхдийг тий ингээд тэр мэрэгчлэрээ тууштай ажиллаад тэгээ өөрсдөө ч гэсэн 4 жил ямар ч хэрэггүй тэр мэрэгчлэрээ ажиллахгүй сургууль төлбөр төлөвлөхгүй тулд бас яг хүүхдийгээ тий багаас нь ингээ анзаархад юм туртай байгаа тий яг ямар зан чанартай юм тий хэр лидер юм гэдэг ч юм уу тий хэр ер нь яг тэр зан чанаруудыг анхаарад ингээд яг тест бүглүүлээд ч юм уу ингээд мэрэгжил сонголтын дээр ингээд тулаад ажиллачвал илүү үр дүнтэй юм байна л да тий. Өөрөө авьяасаа мэдсэн, өөрөө ур чадварыг мэдсэн дээ. Би загааршаа тодорхойлсон, ерөөдөө ойлголт авцсан. Тэгэх юм бол ядахтаа би нөгөө тохирох мэрэгчлээ аягүй хурдан сонгож байгаа байхгүй. Яг би энэ дээр нөгөө бас өөрөө алдсан хүн байгаа даахгүй яг мэрэгчлээ сонголдог зүйл дээр. Тэгээ 10 жил байхад манай математикийн багшаасаа хэлжсэн. Хизээж бити мөнгөний араас та яваарэ. Тэ өрсөл дуртай маа хий. Тэгэхэд нөгөө мөнгө гэдэг зүйл чи араас ч ингэ яваад идэм ба. Яг харах нь зөв л дөө. Гэтэ энийг нэг номер тавих хэрэггүй л гэж ерөөдөө үзээд байгаа. Тийм. Тэгээд нөгөө би өөрөө болохоор 2 жилийг алдсан. Тийм учраас энэ бол айгүй чухал шүү гэдэг зүйлийг айл болох өсвөр насныханд энэ дээр бити алдаасаа гэдэг тэр айгүй юм чухалчилж өрхөд үздэг. Энэ нөгөө багш гэдэг яриа нэгэн тэрснийх асуучгүй би одоо хүүхд яг гэр бүлийн хүмүүжил айгүй чухал байгаад байна л да. Гэхдээ ер нь бас нэгдүгээр ангид орсноос ихэнх цагийг сургууль дээр өнгөрөөгд эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгუთ нөгөө багш нар бас за би дийлэх гэж бол хэлэхгүй. Ер нь зарим нэг юм ааштай багш нар ч юм уу тийм ингээ хүүхдтэй харьцах харилцаан дээр бас алдаад байна л да. Тэр ч гэсэн ингээ сошиалор ч гэсэн явж ин тэгээ хүний ингээ хайрлж өсөх хүүхдийг зөхиод авч ин гэдэг ч юм уу. Яг энэ тал дээр хүүхдэд тэр одоо сэтгэл зүйд нь хэр нөлөөлдөг вэ? Одоо хүмүүжилд нь ер нь нөлөөлдөг үү? Нөлөөлнө. Багш бас чухал нөлөөтэй байгаад байдаг. Эцэгийн дараа юу орох юм гэхээр багш орно. За энэ дээр зүгээр өөрт яг ингээд кейсээ ярьчих л да. Надад нэг хүүхд ирээд бусдын өмнө гээд юм ярихтаа нэлээ айдаг, юм асуухаасаа айдаг. Одоо оюутан болсон тэгээ юм зүгээр асууж болох байдал ингээл сандрал түгшээд идэг. Тэг найзуудаасаа ч гэсэн юм асууж байгаа айдаг гэдэг байгаа байхгүй. Тэгээ бид хоёр ингээд ярилцаад зөвлөө явсны дараа юу болсон гэсэн чинь нөгөө дунд бага анги байхад нь 4 байлуу 5 дугаар ангид байхад нь багш нь ингээд хүүхдүүдийн материалыг засаад
Тэгснэ дөнгүүдийн шууд олон нийтэд ингээд зарлаад байсан байгаа байхгүй. Тэгэхэд манай хүн яасан гэсэн чинь хамгийн муу оног авцсан. Нөө чэж бичгээр хамгийн их алдсан. Гэтэл тэрийг шууд анги нийтээр нь зарлцсан. Чи тэд алдсан ба штий. Тэ ийм багтаа яа тэгэл нэг хүүхдүүд ч багш тэгж амж хүүхдүүд шууд дагдаг байхгүй. Ямар амир бүх ингээ алдсан юм уу гэд нөгөө ичиг гэдэг мэдрэмжийг маш хүчтэй өгсөн. Үүнээсээ болоод одоо ингээд хүнээс юм асуухтай айдаг. Тэгээ яг толгойд нь юу гэж буусан гэхээр за одоо би юу яаж болохгүй мэн ийм сул талаар харуулж болохгүй мэн тэ. Тэгээ хүн одоо намайг ингээд шоолох юм бол ямар байдгийг мэдчихлээ шүү дээ. Тэр чинь амар хүчтэй мэдэрч байгаа байхгүй юу. Тийм учраас одоо хүнээс юм асуух эднэр бол ерөөсөө ингээд хориглосон байгаа байхгүй. Тэгэхэд нөө багшийн оролцоо гэдэг чинь аюул чухал болно. Тэр зүйлээс болоод одоо хичээлдээ муудчих болох нь шүү дээ. Одоо ингээд хичээлд явах дургу болоо тэ. Ангийнхнаасаа санаа зовдөг, багшаасаа санаа зовдөг. Тэгэхээр нөгөө нэг хичээлээ сонирхох байдал нь муудчих. Тийм, шууд буурах. Ганцхан одоо энэ жижигхэн зүйлээс маш том хөрөг шиг гарах гэдэг байхгүй. Тийм, тэр нь аюул хүчтэй ирсэн л байгаад байгаа байхгүй юу тий. Тэгээ тэр хүүхдээ онцлог нь байж болно шүү дээ. Өөрөө нэлээд тотгошоо тий, интроверт байх юм бол тэр мэдрэмж илүү хүчтэй тусах магадaltaй байхгүй юу тий. Тэгэхээр ерөөсө багш нар бас энэ дээр жоохон анхаарах хэрэгтэй. Тий, хувийн мэдээллүүдийн жоохон заадалтай ч юм уу, тиймэрхүү байдлууд бас ажиглагдах гэдэг л та. Хүүхдийн хувьд одоо ингээл мэдээж ингээл амьдрал дээр янз янзын л ингээд гадны нөлөөллүүд маш орж ирдэг. Бид нар ч одоо ингээл бие хүн болчоод ч юм ингээл ажил дээр ингээл те лав хүн болчоод ээж хүн болчоод ингээд ажиллаж байгаа гэсэн нэг ингээд цог ажиллаж байгаа хүний ч юм уу эсвэл дараа цагтлалын ч юм уу те алдаан дээр тулгуурлаад хэлж байгаа тэр үгнүүд ингээд сэтгэлзүйд нөлөөлөхөөр ингээд тэр үг хэлж байгаа ш хүмүүс мэдхгүй тэр үгийг хэлж байгаа. Хүүхэд байхад ч гэсэн ингээд саяны шиг ингээд багш тэгж хэлсэн ч гэсэн бид нэр ерөөд яа сэтгэл зүйгээд ингээд дархлаатай байх хэрэгтэй. Тэр хүмүүсийн тэр хэлж байгаа үгнээс өөрийгөө шархлуулаад байхгүй тэрийг хүлээж аваалтай ингээд өөрийгөө эмзэглүүлээд байхгүй ерөөд яаж хүүхдээ болон одоо ингээд бид нар бие гэх тэ томчууд бас ингээд сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. За ерөнхийдөө дархлаатай байдлыг өсвөр наснаас зөвлөөгөө гэж болно. Тэрнээс нөө бага насны хүчийг дархлаатай бай гэдэг зүйлийг ойлгохгүй учраас яг чаргагүй нөө томчуудтай л харилцана. За тэгэхээр нөгөө манайхан нөгөө өсвөр насныхын төвчлэн бусдын бодол бусдих шүү. Тэ тэр хүн мянга чамайг тэхэж бодгоод ингээд одоо чамайг ингэж ухаангүйгээ бодчих гээд тийм үзэлттэй байна тий. Чи тэр хүний дотор ороод толгойг ингээ янзлаад чадахгүйгаас хойш тэрийгэ батлах гад бүр хичээгээл тэр хүн таалагдах хэрэг байхгүй. Чи зөв өөрөөхөөрөө бай. Тэгээ өөрөөхөө хийж чадах тэр зүйлүүдээ маш сайн хийгээл зүгээр явжий гэдэг зүйлүүдийг л аль болох хэлдэг л дээ. Нөгөө бусдын бодол бол бусдих, чиний бодол бол чинийх шүү гэдэг нөгөө англиалаад өгчдөг. Ерөнхийдөө англи гэдэг зүйлийг жоо хэлж өгдөг. Тийм. Тэгвэл нөгөө хамттан гэж бодох гээд байдаг. Энэ хүний бодол надад айгүй чухал. Ерөөсөө айгүй миний амьдралыг шийдгээд байгаа юм шиг тий тэгж бодгоо. Тэгэхээр зүгээр л энэ хүний л харж байгаа үнцэг байхгүй юу тэр чинь тий. Тийм учраас тэн дээр л жоо анхаарах хэрэгтэй. Надад ч ингэж бодогдлоо л нөө одоо манай аав ээж хоёр ч одоо аав ээж хоёр байлаа гэх чинь хоёулаа бас ингээ өөр өөр гэр бүлийн хүмүүжлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүүхэд дундаасаа төрүүлждэг тэр хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд үзэл бодол амар нэг байх хэрэгтэй юм шиг. Тэгээ яг эцэг эхчүүд өөрсдөө бас хоорондоо хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар амар ярилцдаг байх хэрэгтэй юм лөө. Одоо би гэхэд манай ээж бол намайг бүр яг чи хүссэн юм а хий гэдэг юм дээр байдаг. Аав бол жоохон агуу чи цагдаа бол гэх юу би чи энэ ямар тийм спорттой амар муу ахт чи намайг цагдаа бол гэл 10 жилийн төгсгөд амар тэгэл за чи заавал хүйс ахвал талаар гэл намайг тэгж мэддэгсэн ба ээж болохоор үгүй гэж явж ийснэ гинт мөнгө бодоол за чи нэг төмөр занд орчдөг ч юм уу гэл намайг тэлсэн чи физик юу яашүг гэд тэг дургуй юм чин уусаа тэгэл би чи амар зөрүүд хөвгтэйсэн болохоор яашээ хөвгтөө ингээд физикийнхаа яаш тэр хоцорж ороод бүгдийг яг ингээ аагийн дугуулчаад тэг унтсан байхгүй тэгэл гарч ирэл угаасаа миний физик амар муу за тэгэл аав ээж хоёр ингээ хоёр талаас ингээ тэгээд сэтгүүлчээр ингээ манай ээж чинь сэтгүүлч болох амар хүсэлтэй байсан. Тэгээ би өстой тийм л хүн болохыг хүсдэг байсан гэл тэгсэн чи хүүхд бас нэг ээжийнхээ хүслийг гүйцээч мэр мэдрэмж төрөөд идэг штеп. Өө ээж сэтгүүлч болж чадаагүй юм чинь би болчдөг ч юм уу гэд би яг тийм бодлоор радио телевизэд ороод би 21 хоног л хичээл тавьсартай. Тэгэл хичээлээсээ ингээл болол би жүжигчин л хамаа. Гэт хэлсэн чи ээж тэрийг уусаа мэдэрсэн байсан. Тэгээ за гаргая гэд. Тэг ингээд ээж аав хоёрын бодол ингээ амар зөрөлдөөд идэх байхгүй яг ингээд шийдвэр гаргах гад тэгэхээр аав ээж хоёроос асуумаар байдаг. Тэнгуут аав ээж хоёр ингээд хоёулаа шал өөр юм яриад ахаар эцэг эхчүүд ер нь хоорондоо бас ингэж хүүхдийнхээ хүмүүжил дээр ямар сайн ярилцах хэрэгтэй гэдэг юм тий. Яг нэгдмэл явах хэрэгтэй. Яг үзэл бодол нь аюу чухал зүйлтэй нэгдмэл тэгвэл яг түрүүн хэлсэн зөрүү зам байдал үүсдэг. Тэг хинийгээ дахаа мэддэггүй нөө төөрөл гэдэг зүйл үүсэт идэх байхгүй. Нэг хүн болно гэдэг нөгөөт нь болохгүй гэдэг. Яг алийг дахаа эсвэл хүүхдээ аль ашигтайгаа дагдаг. Тий. Би гар тоглох чинь штэ. Чи ээж юмаа хийчээ тоглол. Яа гар гэл би аль ашигтайгаа
даах байхгүй юу. Эсвэл гэрт аль нь илүү их мэдлэлтэй бэ тэрийг даах. Энэ маань өөрөө бас нэг хүүхдэд буруу юм ерөөд үлгэр дуурлаг өгöd байгаа. Ажлын байр дээр гарсан ч аль болох их мэдлэлтэй хүнд нөгөө наалтдаг. Тэгээ иймэрхүү байдал үүсгэж байгаа байхгүй юу. Тэрүүс бол эцэг их гэдэг зүйл маань одоо та хоёрын хүнийг хүмүүжүүлэх гээд байгаа шүү. Тэгээ хоёрын энэ одоо хүүхд хүмүүжил дээр санаа чинь нэг байх хэрэгтэй. Тийм учраас нөгөө гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл яригадаад байгаа гэсэн. Төлөвлөгөөгүй зүйл болоод ирэхээр чинь нөгөө зөрчил үүсээд байна, маргаа үүсээд байна. Яриаггүй чи яах юм те? Шууд фракт дээр гараад ирсэн ингээл зөрчлөөд үүсээд байгаа байхгүй юу? За тэгээ бид гурав бас ингээд өсвөр нас болон тэгээ одоо бидний бас хардаг алдааны талаар бас мэрэгжил сонголтын талаар бас ингээд нэлээд олон мэдээллүүдийг бас үзэгчдээс сайн өгч чадсан болоо гэж бодож байна. Тэгээд бас ярилцлагынхаа төгсгөл та бас одоо ингээд бидний ерөнхийдөө яагаад ингэ сэтгүүл зүйчдэр тэгээ очих хэвээр юм. Тэгээ бид нэр ингээд тэгээ сэтгцийн одоо энэ эрүүл мэнд гэдэг бол одоо бие махбодоос илүү ингээд чухал болчиход байгаас яагаад бол ил биш болохоор тий. Тэгэхээр та энэ талаар бас ингээд зөвлөгөө өгөөд тэгээ гурлаа бас ярилцлага өндөрлөө. За нөгөө сэтгэл зүй өвдгөөрчин ингээ удаан яваад ирэхээр чи өөрөө бие махбодод нөлөөлөд байгаа байхгүй юу. Тийм тэгэл эмнэлэгт үзүүлэхээр зүгээр гэдэг гараад идэг. Гэтэл яг үнцэнэ сэтгэл зүйн асуудал нь болоод идэг хүмүүс ч байгаад идэг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүй таартай бол эндээ ингээ цаг зав зарцуулаад ерөнхийдөө сэтгэл зүйчдээр очиж явах нь маш өөрийнх нь эрүүл мэнд аюу хэрэгтэй. Тий сэтгэц эрүүл бол ерөнхийдөө бие бас эрүүл байхын гол үндэс бодоод байгаа байхгүй. Тийм учраас энэ аюу маш чухал зүйл шүү гэдгийг хэлмээрээ. Тэгээ хүмүүжил дээр нь эцэг эхчүүдээ өглөж биш үлгэрлэж дуурал ингээд үзүүлээрээ ингэж хүмүүжүүлээрээ л гэж ерөөсө хэлнэмээрээ тий. За баярлаа. За ингээ үзэгчдээ та бүхэндээ сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцлагыг хүргэлээ. Одоо бүгдээрээ Family Health болонгоо хүлээн авч үзье. За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ арьс арчилгааны үндсэн зарчмын талаар мэдээлэл өгөх гэж байна. Тэгээ бүтээгдэхүүний хэрэглээний талаар мэдээлэл өгье. За арьс арчилгааны хамгийн гол үндсэн одоо суурь нь бол цэвэрлэгээ байдаг. Тэгээ манайхны нэг буруу төрөгдөл ойлголт бол ерөөхдөө цэвэрлэгийн дээрээ дандаа угаах цэвэрлэгээ төлхөө хэрэглээд байдаг. Ялангуяа өсвөр насны дөнгөж арьс нь нөхөн төлжиж одоо эхэлж байгаа хүүхдийн арьснаас том хүний арьс болж шилжихэд арьсны гадаргуу зузаараад дээрээс нь одоо тос үлсний булчирхааны үйл ажиллагаа маш их идэвхжиж өгдөг. Энэ үед бол одоо хүүхдийн арьс одоо маш их тэжээл чигшил шаардна гэж ойлгож болно. Гэтэл эсрэгээр нь тэр тэжээл чигшилтийг алдагдуулах угаах үйлдэлийг хит их хийснээс болоод өвчлөлт өртөмтгий болоод арьсны өөрийнх нь одоо нөгөө хамгаалах чадварыг сулруулдаг ийм арчилгаа хийгээд байдаг. Тэгэхээр миний хувьд бол өөрийн туршлага дээр үндэслээд арьсны арчилгаан дээр одоо зөөлөн арчилгаа буюу арьсны өөрийнх нь физиологийн үйл ажиллагааг дэмжих, физиологийн үйл ажиллагааг эвдэхгүй байх энэ арчилгааг илүү их зөвлөдөг. За арьсны физиологи гэж яг юу хэлээд байгаа вэ гэхээр арьс бол өөрөөсөө шүүрэл ялгаруулдаг. Хоёр төрлийн шүүрэл, нэг нь бол хөлсний булчирхаанаас хөлс ялгарна, нөгөөх нь тосны булчирхаанаас тос ялгарна. Энэ хоёр маань тасралтгүй үйл ажиллагаа юм. За энэ ялгарсан тос хөлс хоёр маань арьсны гадаргуу дээр гарсан хойноо нийлээд арьсны одоо маатан бүрхүүл буюу одоо арьсыг одоо гадаад орчноос хамгаалах тосон бүрхүүлийг үүсгэж өгдөг байж байгаа. За тэгэхээр угаах төрлийн арчилгаанууд нь ихэвчлэн энэ одоо жинхэнэ арьсны өөрийнх нь бүрдүүлсэн болон гадна талаас түрхэж хэрглэж одоо бүрдүүлсэн энэ одоо орчныг маш их эвдэж өгдөг учраас ерөнхийдөө манай Монгол шиг эрсдэс уур амьсгалтай тэгээд дээрээс нь нөхөн төлжиж яваа арьсанд маш их сөрөг нөлөө үзүүлдэг юм гэж зөвлөдгөө. Имүүлс юм уу лошон хэлбэрийн одоо цэвэрлэгчийг төлхөө хэрэглээч гэж зөвлөдөг. Яагаад гэвэл хөлс болон тос хоёроос бүрддэг тэр одоо орчин яг дуурайлгаад хийсэнтэй одоо адилхан гэж ойлгож болно. Арьсны одоо гадаргуу дээр түрхэж өгөөд ингээд сайн массажлах юм бол арьсны маань бохирдлыг сайн хүндэрүүлж өгнө гэж ойлгож болно. Ерөнхийдөө ингээд арьс цэвэрлдэг сүн шингэнүүд бол арьс руу харьцангуй бага нэвчдэг, арьсны зөвхөн өнгө хөрсийг бол зөөлөж өгдөг гэж үздэг. Чихтэй альчуур юм парламон бол арьсны гадаргуу дээрх бохирдлыг арьсаа өөрийн одоо гэмтээхгүй, цочроохгүй одоо дээрээс нь ширхэглэг эд үлдээхгүйгээр цэвэрлэж өгдөгөөрөө давуу талтай гэж ойлгож болно. Энийхээ дараа бол арьсан дээр одоо чигшүүлэгч хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Одоо тоник болон лошн гэдэг. За тоник лошн хоёр бол яг арьсны үндсэн хэрэгцээг хангаж өгдөг гэж үздэг. За үндсэн хэрэгцээ маань юу гэхээр чигшилт авч явах хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Чигшилт болон тослогийг авч явах хэрэгтэй. За энэ чигшилт тослогийг хангаж өгөөд ингээд одоо өөрөөс нь ялгарч чадахгүй байл тэрийг нөхөж өгнө. Өөрийнх нь тос бүтээгдэхүүн хангалттай одоо тижэл чигшилт өгөхгүй чанар муу байх юм бол тэрийг бас орлож өгнө шүү дээ. Дээрээс нь ялангуяа батхтай хүүхдүүдэд бол одоо тослогийг хит хориод байх юм бол нөгөө тослог
маань өөрөө арьсны хүчлэг орчин бүрдүүлж өгдөг учраас энэ тослог хит орсноос үүдэлтэйгээр бас өвчин эсэргүүцэх чадвар нь сулардаг учраас энэ тос агуулсан буюу лошон төрлийн бүтээгдэхүүнүүдийг батгтай хүүхдүүдэд нэлээд түлхүү сайн хэрэгжилж өгмөр өгдөг. Тэгэх юм бол эдгэрэл хамаагүй сайн хурдсдаг байж байгаа. За тэгээд тоник болон лошон гэдэг бүтээгдэхүүн маань одоо нэршлэн энэ дээр харагдаж байна. Skin toner гэдэг. За лошон гэдэг бүтээгдэхүүн маань одоо nutrition lotion ч гэдэг юм уу нэршил нь янз бүр байж болно л да. Эсвэл emulsion гэдэг одоо энэ сүн шингэний нэрэн дээр бичсэн байгаа шиг ийм төрлийн бүтээгдэхүүн ус тосын нийлэмжийг зөв харьцаагаар найруулчихсан ийм бүтээгдэхүүнүүдийг чийгшүүлэгч хэлбэртэй нь болохоор чийгшүүлэгч буюу тижээх гэдэг юм уу ийм нэртэйгээр байдаг бахнэ. За энэ хоёрыгоо түрхсний дараа одоо ампул, эссенц, серум гэдэг одоо нэмэлт бүтээгдэхүүнүүд бас хэрэгжилж болно. Арьсныхаа төлөв байдал болон өөрчлөлтөнд тодуурлаад дараах бүтээгдэхүүнийг нэмж хэрэгжилж болно. За тэгээ хамгийн сүүлд нь бол ерөнхийдөө тос буюу кремийг арьсандаа сайтар хэрэгжилж өгөх хэрэгтэй байдаг. Олон төрлийн витаминууд ингээд тэнцвэртэй агуулсан гэдэг янз бүрийн иймэрхүү бүтээгдэхүүнүүд бол одоо арьсны эдгэрлийг дэмжих, одоо арьсны өнгө зүсийг сэргээх ч гэдэг юм уу одоо ийм олон талын сайн үйлчлэгээ үзүүлдэг. Бодолт хийсний дараа сүүлийн үед энэ мист гэдэг бүтээгдэхүүнүүд бас хүмүүс их хэрэгэлдэг болсон байж байгаа. Энэ олон бүтээгдэхүүнийг хооронд нь нийлэмжийн сайжруулад хамгаалтын бүрхүүл үүсгэх зорилготой гэж ойлгож болно. Нөгөө талаараа бас чигшилт, нэмэлт чигшилтийг өгдөгөөрөө бас давуу талтай байдаг. Чигээ одоо ингээд хадгалж өгөх зүйлүүдийг маш дутуу хэрэглэснээс болоод арьс ингээ хичнээн үнэтэй цайтай гоё бүтээгдэхүүн хэрэглэсэн ч гэсэн өнгө зүс сайн сэргэхгүй байвал одоо тэрийгэ алдаад байна уу гэдэг дээрээ бас анхаарах хэрэгтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бидний ярилцах сэдэв бол одоо жирэмсэн ээжүүдэд маань бас ингээ алхам тутамд тохиолддог юм бас сэдэв байгаа. За тэр сэдэв маань юу вэ гэхээр жирэмсэн үед ингээд хөтрөөний цагаан ялгарл ихсээд байна гэдэг асуудлуудыг маш их ингээ ярьж орж ирдэг. За үүн дээр бас юм чинь тодорхой нэг ойлголт өгье гэж бодлоо. За жирэмсэн үед бол ингээд цусны эргэлт ихсэх тийм ээ дааврын нөлөөгөөр бол ялангуяа жирэмсний сүүлийн саруудад бол цагаан амны хэмжээ ихсдэг. За тэгэхээр өтрийгээр цагаан амны хэмжээ ихсээд байна гэдэг бол энэ нэг ёсондоо умайд халдвар орохоос юм сэргийлэх физиологи явагдаад байна гэсэн үг. За гэтэл одоо түүний шинж чанар өнгө тийм ээ бүтэц үнэр өөрчлөгдөх юм бол магадгүй нь халдварын шалтгаантай байж болдог. За тийм учраас одоо тааламжгүй үнэр гарах тийм ээ эсвэл одоо өвдөх, хорсох ийм мэдрэмж төржвэл бид нар эмчтэй даруйхан хандаад онцлогоо хийлгэх шаардлагатай. Магадгүй тийм ээ эмчилгээнийхаа тактик боловсруулад яг шаш шатандаа эрүүл жил явах ёстой. За ялангуяа одоо энэ дэр бол мөөгөнцрийн халдвар байна тийм ээ. Тэгэхээр мөөг гэдэг бичил бит маань өөрөө юм дулаан чихтэй орчинд юм одоо ургах хандлагатай байдаг. Мөн дээрээс нөгөө жирэмсэн үед өтрөөний тэнцвэрт байдал тийм ээ. Өтрөөний орчны тэнцвэрт байдалд алдагдахаар мөөг бас ургах юм таатай орчин болчдөг. За тэгэхээр энэ дэр манай ээжүүд юун дээр анхаарах вэ гэхээр нэгдүгээр бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчилгээ хийлгэх ёстой. За тэгээд эмчилгээ хийлгээд яг эмчилгээнийхаа сүүл рүү ашигтай бактери буюу пробиотикийг ингээд давхар хэрэглээ явуучих юм бол бас энэ мөөгөнцрийн халдвар тийм ээ өтрөөний өрөвсөл бас дахиад сэргийлдэг. Мөн дээрээс нь бие махбодынхаа ерөнхий ашигтай бактери одоо тархлааны эсрэгүүцлийг сэргийхийн тулд бол одоо сүү цагаан эдэ ялангуяа таргийг эдэр тийм ээ орон унтахтай нэг аягийг уучж болно. Магадгүй одоо цэс өдгөрөлтөй, цэсний чулуутай байх юм бол бас бид нар эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. За мөн одоо практикт нэг ажиглагддаг зүйл бол одоо өтрөөний ялгарл ихсэж байгаа. Ялангуяа нөгөө үнэр өөрчлөгдөж байгаа тийм ээ. Шин чанар нь өөрчлөгдөж байгаа үед бол манай босгочууд өдөр тутамгийн хэрэглийг нэмгэн хэрэглийг маш хийж байгаа байдал ажиглагддаг. Тэгэхээр болж игэл та нар маань даавн дотор хувцсыг сонгоод дотор хувцас солих арга хэмжээг авах хэрэгтэй. Тэгэхгүй л нөгөө дотор хувцсандаа бид нар нэмгэн хэрэглийг ингээд олон цагаар хийгээ яваад тахмал буцаад нөгөө хэрэглэлд гарсан ялгцснаасаа өрөвсөг халдварлах энэ тохиолдол бас нэлээдгүй байдаг учраас дотор хувцас ингэж ойр ойрхон солих нь илүү үр дүнтэй байдаг байгаамаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. За үзэгчдээ бүгдээ хамтдаа одон зүйл нэмч болон байгалмаа эмч нарынхаа бас family health болон бас хүлээ авлаа. Тэгээд бас хамтран ажиллаж байгууллагуудад та бүхэндээ бас танилцуулъя. Тэгээд Swiss Mongolia-ийнхаа бүтээгдэхүүний битээрээс онцлон бас танилцуулдаг. Өнөөдөр энэ Sleep гэсэн бүтээгдэхүүн багш байна. Энэ бүтээгдэхүүний талаар яриад. За өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн Sleep бүтээгдэхүүн байгаа. За энэ маань болохоор тий одоо яг маргаашийн ажлын бүтээмж болон одоо эрүүл амьдралын хэв маягч гэдэг юм уу яг хэр стресстэй байх бол ер нь яг 100% нойрноос шалтгаалдаг байгаа. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бол яг унтахаасаа 30-аас 60 минутын өмнө уугаад тэгээд яг нөгөө нэг тархийг ингэж амраадаг юм байна л да. Тэгээд нөгөө
зарим бүр ин ачаалттай ажилтдаг хүмүүс чинь нэг шүн сүүч хөрмөс татахч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудал гараад ингээд яг тайван амарч чаддгүй шүү дээ. Яг тухайн өдөр стресстэй байсан бол гэдэг ч юм уу. Яг тэдгээр зүйлүүдийг те байхгүй болгоод яг таатай унтах нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгээд найрлагандаа болохоор магний, зүрэг, цэцэг, чихэр үс гээд дандаа нөгөө байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүнүүд орсон байгаа. Лабораторийн аргаар гаргаж авсан эм биш учраас донтуулах эрсдэлгүй байгаа. Тэгэхээр маргаашийн ажиллаа тий өр бүтээлтэй тий стрессгүй гоё гүн ойронд автаад тий өглөө цоглог сэрхийг хүсэх юм бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Энэ бүтээгдэхүүн маань тэгэхээр ерөөсө нойр дэмждэг л яхана шүү дээ. Бид нар чинь нөгөө нойрны юм уухаар нойрны юм чинь бас нөгөө жороор олгогддог шүү дээ. Тэгэхээр бүр ингээл нам унтаал өглөө босох нэг хүн сэрээд идэг тэгэхгүйгээр ерөөсө нойрыг дэмжиж өгөх нь шүү дээ. Бид нар одоо унтахад таатай нөхцөлийг л бүрдүүлж өгч гин гэсэн үг шүү дээ. Миний хувьд бас нөгөө нойрны асуудал амар их надад байдаг байхгүй. Тэгэнгუთ нөгөө мелатонин хэтрүүлэн хэрэглээд гэхгүй. Тэгэхээр нөгөө юу яадаг юм лээ. Донтчт юм лээ. Тэрийг уухгүй бол унтаж чадахгүй болоод идэг тийм асуудал гараад огт хэрэглэхээ бориод одоо өөрөө унтдаг болсон. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол донтох эрсдэлгүй гэдэг надад айгүй таалагдчихсан. Тэгэхээр лабораториор гаргаж аваагүй эко байгалийн гэдэг утгаараа бол хүн тий одоо баг зэрэг одоо хүн сайнаар л нөлөөлөх нь шүү дээ. Тэ бүр донтуулаад авахгүй. За тэгээд үзэгчтэй бас SOS Mongolia-ийнхаа бүтээгдэхүүнийг онцлон хөрвүүлээд үрдүүлэн бүгдээрээ хамтдаа зөвлөгөө болонгаа хүлээж авцгаая. Чанартай хамгийн сайныг нь зориул. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч SOS Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Өнөөдрийн сэдв бол одоо яалч гэж авах бол одоо бид бүхэн цаашдаа яаж амьдрах вэ? Ямар мэргэжлэр тэг аж аргалтайгаар ажил хийж амьдрах вэ гэдэг одоо тий төгсж байгаа хүмүүс маань мэргэжлийн сонголт гэдэг нь маш чухал байгаа. Чиний хувьд одоо тэгээ жүжигчин болоод бол одоо маш аж аргалтай байна. Маш ад жаргалтай байгаа. Тэгээ дээрэс нь нэг бас өсвөр насны дүүтэй учраас тий яг тэр дүүгийнхаа сэтгэл зүйдэр яаж тулгуурлаж ажиллах уу? Тэг ингээд бас ээж аавтайгаа ч гэсэн ярилцгаар, ээж аавыгаа ч гэсэн үзүүлэх тийм дугаар бас баяртай байна. Миний хувьд бас би соёл урлагийн сургуулиас хөгжмийн анги сонгож орсон. Тэгээд ерөөдөө бас үзэгчтэй штэ бас ингээд хэлэхэд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас ингээд яг өөрөө хүссэн мэрэгчлээ ингээд сонгоод авчих хүн аж аргалтай юм л ороод би ингээд ноот залгаал ингээд те ноотны задаргаа мадаргаач яг ингээд тоошоо явдсан штэ. Тэгээд ингээд бодоход хэцүү юм шиг амаргүй юм шиг мөртлөө бас ингээд надад тэр айгуу гоё аж аргалтай байсан. Баяртай би тэр хийж чадахгүй байгаа ч юм уу бодож чадахгүй байгаа ч гэсэн өн чи юм ямар сони юм ямар гоё юм бэ гэд бас тэгээд идэм билээ. Тэгэхээр та нар маань бас ингээд хүүхдийн мэрэгжил сонголтод маш сайн анхаараарай. Тэгээд ирээдүйдээ бас аж аргалтайгаар амьдрах юм бас нэг бас чухал зүйл бол бас мэрэгжил сонголт байгаа шүү. Тэгээд хоёулаа бас хамтран ажиллаж байгууллагуудаа танилцуулаад тэгээд нэвтрүүлэг өндөрлөө. За тийм. За мэдээж нэвтрүүлэгтэй манай SOS Mongolia, Med Estetic Beauty Clinic хамтран ажилладаг байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Weekend Vibe-тай хамтдаа үзэж та бүхэндээ бас баярлалаа. Эх 7 өнөختөө иргэн уулзцгаая.